хөрөг хэмээн үзүүлж байна. За үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгахыг хөрөг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа Монгол Улсын сайд Бомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга тулгатай ярилцахаар ураад байна. Бидний цаг гаргасанд баярлалаа. Нэвтрүүлэг сайхан урьж байна уу? Сайхан урьж байна. Монгол Ардын хувьсгалт нам. Та Монгол Ардын хувьсгалт намын гишүүн байсан. Түүний хобби ерөнхий нэрийн бичгийн дараагаар ажилласан. Тий, Монгол Ардын хувьсгалт нам, танай нам 21 онд Монгол Ардын намд дагаар орсон. Та сайд болсон, танай намын даргын хүү улсын хурлын гишүүн болсон. Энийг хураач идэх үү? Энэ тамгашт тугштаас нэг муухай харагдаж байна. Ийм шиг байна. Бидэнд олдсон л энэ. Намын бусад гишүүд харин албан тушаалын бялуунаас хүртэж чадсан уу? За албан тушаалыг би бялуу гэж ойлгохгүй байна. Тоол яриад байгаа л да 35 сая тонныг 85 сая тонн болтлоо өсгсөн гэж байна. Тэгээ эрэлт бас нөлөөлсөн байх л да. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 10%-аар буурсан. Тэгэхээр энэ бомтаар гарч байгаа худалдаа бол хоёр талын худалдагч худалдаа өгч хоёр хоорондоо тохирсон үндсэн дээр л явдаг бизнес. Бомтын бүтээн байгуулалтын ажил гэхээр одоо тухайн талбайгийн томруулахыг хэлж гин үү? Ямар ажлууд та? Өмнө нь яадаг гэхээр хоёр тал хоорондоо тохироод байхад бомтын нэвтрүүлэх хүчин чадал нь гаргаж чаддаг. Тэгэхээр орсууд зөвшөөрдөг гэсэн үг. Их хоёр даргын хөөн гэж яригддаг шүү дээ. Ямар нэгэн байдлаар энэ хоёрын гинөө энэ төр имзэглээд байдаггүй. Тэгвэл наран систем бомтыг нээгээд тэр амьтдаа дархан цаазд амьтдаа яаж хамгаалахыг, дархан цаазд газраа яаж хамгаалахыг наран систем бомтоор яг юу зөхөх гэдэг. Хэрвээ говийн дархан цаазд газрыг дэлхийн өвд бүртгүүлэхээр ямар үр дүн гарах вэ? Бомт хүүгээс болоод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспорт нь гарч чадахгүй байгаа юм биш үү? Тариф худалдааны татварынхаа асуудлыг л ярилцах хэрэгтэй юм шүү. Тэгээ болцсон үед нь хилээр нэвтрэхтэн бид нар бомтыг нээсэн байх хэрэгтэй би хэлсэн шүү дээ. Монгол Ардын хувьсгал нам өрх бүрт орон сууц өгнө гэж амлаж ирсэн. Одоо энэ амлалтандаа хүрэх үү? Эндээ хүрхий төлөөл явж байгаа. За та бомтын сайд болоод 3 жил болж байна те бараг 2 жил гаруй болчлоо. За манай энэ бомтын салбар яг яаж сэргэв? Одоо бомтын сэргэлт гэж танай засгийн газрын шин сэргэлтийн бодлогод нэлээд тод туссан төлөвлөгөө байгаа. Тэгээ нэвтрэх чадвар энэ хугацаанд хэдэн өв өсөв гэдгийг та тоогоор хэлээч. Тэгэхээр бомтын сэргэлтийг одоо маш богино хугацаанд тоогоор илэрхийлэх гэвэл бидний гадаад улстай хийж байгаа худалдааны тоо хэмжээгээр л шууд илэрхийлэгдэнэ. Ер нь бол Монгол улсын одоо гадаадд худалдаж чадж байгаа бараа бүтээгдэхүүн аваад үзэх юм бол ихэнх нь одоо уул уурхайн бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл овор хэмжээ ихтэй ийм бүтээгдэхүүн байна. Тэгэхээр одоо 19 онд ковидын өмнө Монгол улс нэг жилдээ 34-5 сая тонн одоо уул уурхайн бүтээгдэхүүний бүгд амжилт татвар тус руу одоо худалдаж чадчихсан болвол өнөөдрийн байдлаар тийм ээ. Энэ тоо бол нэлээд унссан. Одоо 19-20 хүртэл унссан. За тэгээд 22 оноос хойш 22, 23, 24 оны хугацаанд бол одоо тасралтгүй дэше өссөн. За энэ нь бол одоо Монгол улс ерөнхий сайдаар ажиллаж байгаа улс намсрын оюун эрдэнэ одоо шин сэргэлтийн бодлогын тэргүүлэх бодлого, бомтын сэргэлтийн бодлогын одоо үр дүн гэж шууд харж болно. Бидний хятад улс руу зарж байгаа одоо гэдгийг уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ 35 саяас 83 сая хүртэл одоо өссөн нь бол энэ бомтын сэргэлтийн бодлогын эхний үр дүн гэдгийг гарч байна гэж ойлгож болно. 35 сая гэдгийг та ковидын үедээ харьцуулж байна уу? Үгүй ковидын өмнөхтэй харьцуулж байна. Ковидын үед бол энэ дахиад унтсан шүү дээ. 2022 руу орж ирсэн. Тэгэхээр тэндээс бол одоо 3-4 дахин өөрөөр хэлбэл нэвтрүүлэх хүчин чадал сайжирсан гэсэн. Энэ хэмжээгээр бид нар зарж борлуулахад буюу одоо худалдаа хийхэд бол одоо дэд үтсийн чадвартай болсон бомтууд дээр ажиллаж байгаа одоо хил хяналтын байгууллага за тэндүүд ажиллагаа явж байгаа аж ахуйн нэгжүүдийн одоо хөрөнгө оруулалт за төсвийн хөрөнгө оруулалт гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар энэ дэд үтсүүд маань ийм хэмжээгээр сайжирсан гэсэн. Тэгэхээр энийг одоо юу гэдэг нэг тоогоор илэрхийлэхэд бол дундчилж хэлэхээс биш бомт тус бүр өөрийн онцлогтой. 23 оны 4 сард би ажил авсан л та. Тэгэхээр 23 оноос хойш ингээд аваад үзэх юм бол тэнд эхлүүлж исэн ажлуудыг богино хугацаанд дуусгах дуусгасан бомтуудынхаа үйл ажиллагааг хэвийн болгох. За дээр нь зөвхөн одоо юу гэдгийг бомтын бүтээн байгуулалт, бомтын одоо төлөвлөлт, бомт руу тавигдсан дэд үтцэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна дотны одоо босдгоо тусламж, зээл, за хамгийн гол нь одоо хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг оруулах энэ төслийг бүрдүүлэх дээр бол голж ажиллаж байна гэж ойлгож болно. За өнөөдрийн байдлаар яг бүрэн ашиглалтанд орсон бомтууд одоо нэрлэх юм бол Ус аймгийн Боршоо бомт одоо бүрэн ашиглалтанд орсон үйл ажиллагаа жигдэрсэн байгаа. За Сэлэнг аймгийн Сүхбаатар бомт Төмөр замын. За энэ дээр бол одоо бүтээн байгуулалтын ажил явагдсан. За Алтан булаг бомтын бүтээн байгуулалтын ажил одоо ингээд 6 сард дуусгаар явж байна. Хэсэгчлээд нээсэн үйл ажиллагаа нь явж байгаа. За 6 сард нээн гэдэг байдлаар одоо тэр бомтыг барьж байгуулж байгаа аж ахуйн нэгжтэй бол эцсийн байдлаар тохироод шахаад ажиллаж байна гэсэн үг. Ажлын явцныг 80-90% ер нь бол
болцсон байна. За ингээд тойроо явах юм бол бичигтийн бомбын үйл ажиллагаа. За бичигтийн бомб төр бол харьцангуй удаашралтай байгаа. Гэхдээ бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр энэ дээр бас бидний төлөвлөлт уялдуулах ажлуудыг хийж гэнэ гэсэн үг. За замын үд бомбыг бол одоо 23 онд бүрэн ашиглалтанд оруулсан байгаа. Та бүхэн бүгд мэдж байгаа. Замын үд бомбын хүчин чадал бол өмнөх байснаасаа за гарц бүрээрээ өөр байгаа. Тэгээд ингээд гарц бүрээр үзэх юм бол бараг 4-6 дахин нэмэгдсэн. Тэгэхээр энэ нь бол одоо түүгээр хөдөлтөй хийж байгаа, түүгээр дамжиж одоо зорчиж байгаа иргэдийн хувьд бол маш амар болсон. За цаашлаад гашуун сухад бомбын бүтээн байгуулалтын ажил гэхээр одоо тухайн талбайгийн томруулахыг хэлж гин үү? Ямар ажлууд вэ? За бомбын бүтээн байгуулалт гэхээр хэд хэдэн зүйл байгаа л да тэрэн дотор. За нэгдүгээрт нь бол яг бомбын шалган нэвтрүүлж өнгөрүүлж байгаа цогцлборыг ярьж байгаа. За энэ бол одоо өөрөө чи ярьж байгаа бомбын одоо очрлох талбай, тэрний гарц, за тэрнтэй холбоотой лабораториуд, за тэрнтэй холбоотой одоо агуулгах сав логистикийн төвүүд тэгээд цаашлаад одоо үзэх юм бол одоо тэнд ажиллаж байгаа албан хаагчдын ажлын байр за амьдрах одоо суурьшлийн бүс орчноос эхлээд бүгд орно гэсэн. Нэмэх нь хувийн хвшний одоо хөрөнгө оруулалтыг нэмээд энэ бомбын одоо худалдааг дэмжсэн дэд бүтцүүд байдаг. Жишээлбэл одоо авцамын их олон машин зорчдог бомбууд дээр бол авцамын зогсоолууд, авцамын одоо үйлчлэгийн төв, засварын төвүүд, за тэгэл одоо бензин колокос эсвэл жолоочны амрах байр гэдэг маш олон зүйлийг ярьж болно л. Тэгэхээр одоо миний гол яриад байгаа энэ зүйл бол зөвхөн шалган нэвтрүүлэх цогцлборын хүрээнд байж байна гэсэн. Хувийн хвшлүүд одоо тэнд оруулсан хөрөнгө оруулалтаа жишээ нь буцаагаад яаж ямар байдлаар олж авах гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр бомбоор явж байгаа худалдаан дээр тухайн хийсэн хөрөнгө оруулалтаар тодорхой хэмжээний одоо хураамж үйлчлэгээний хураамж авч түүгээрээ эргэж яах нь орлого нөхөж орос хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн л ийм логикоор явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бомб төр явуулж байгаа үйл ажиллагаан дээр заавалч төр ороод авах шаардлагагүй. Тэр үйл ажиллагаа хурдан байх нь чухал. Тэр үйл ажиллагааны хэмжээ нь их байх нь чухал. Хоёр улсын хооронд хийж байгаа худалдаа их сайн яваад тэндээс татвар хураамж нь орж иж байгаа юм бол улсад тэр нь ашиг гэсэн. Түүгээр явж байгаа дэд үтсийг бий болгох, тэнд одоо цайны газар байдаг юм уу, дэлгүүр байдаг юм уу, авч зогсоод ажиллах нь хувийн хвшлийн их ажил юм аа гэж бид нар үзэж байна. Бомб тус бүрээр нь салгаж ярихаар одоо битүүрийн цаг хүрэх. За нийтдээ 39 бомб байна. Тэгээд 39 бомбоос яг өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 24 бомб асуугаад явчих. За ер нь одоо танай засгийн газар чинь ингээл тоол яриад байгаа л да 35 сая тонныг 85 сая тонн болтлоо өсгсөн гэж байна. Гэхдээ энэ бас тодорхой хэмжээний эцсийн талын худалдаа авалтын эрэлт бас нөлөөлсөн байх л да. Яг одоо энэ хаврын байдлаар яг одоо өчигдрийн мэдээ харах юм бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 10%-аар буурсан тоо гарсан байна. Бомб дээр яг мэдээллийн тавгаж. Тэргүй яг одоо жишээлбэл одоо жишээ аваад ярил л да одоо манай Монгол улсын хувьд ялангуяа одоо хамгийн гол ачаал бүтэлтэй бомбууд гашуун сухад бомб. Яг бол Монгол улсын төрийн өмчт одоо Эрдэнэс тамтлагын компаниас гарч байгаа бүтээгдэхүүн, за оюутлагаас гарч байгаа бүтээгдэхүүн гашуун сухад бомбоор дамжиж гардаг. За тэгэхээр энэ бомбоор гарч байгаа худалдаа бол хоёр талын худалдагч, худалдаа авагч хоёр хоорондоо тохирсон үндсэн дээр л явдаг бизнес. Өмнө нь яадаг гэхээр хоёр тал хоорондоо тохироод байхад бомбын нэвтрүүлэх хүчин чадал нь гаргаж чаддаг. Өөрөөр хэлбэл бомб бөглөрөөд байна. Одоо бол тэр бөглөрөд үүсэхгүй ийм нөхцөл бид нар хүрсэн байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улс бүгд найрамдах хятад ард улс руу жилдээ ойролцоогоор 100-аас 120 сая тонныг нэвтрүүлэхэд бид нар дааж чадах энэ одоо хэмжээнд хүрэхээр л бид нар ажиллаж байгаа гэж ойлгож байна. Энэ хүрээнд бол одоо бомбуудыг уурхай нуттай холбох авцамын бүтээн байгуул, төмөр замын бүтээн байгуулалт тийм ээ. За дээр нь бомбын нэвтрүүлэн өнгөрүүлэх цогцлбуудын бүтээн байгуулалт, энийг дэмжсэн терминалууд, бусад одоо дэд бүтцийн бүтээн байгуулалтыг л бид нар хийж байгаа гэж ойлгож болно. За энэ болгоныг одоо хийхэд одоо жишээлбэл гашуун сухад бомб дээр аваад үзэх юм бол гашуун сухад бомб бол одоо рекорд гэдэг юм хамгийн өндөр үедээ өдөртөө 1700 машин одоо том чиргүүлтэй нүүрсний 130 тонны нүүрсний машин нэвтрүүлж чаддаг. Одоо рекорд үедээ гэсэн үг шүү дээ. Энийг хийж чаддаг төр хууль хил хяналтын байгууллагууд, гайлын байгууллага, за аж ахуйн нэгжүүд маань энийг хийж чадчихсан юм одоо рекорд өнгөрсөн жилүүд гаргалаа. Өнөөдрийн байдлаар бол гашуун сухад бомбоор 600-аас 700 машин явж байна. Өөрөөр хэлбэл 1700 гэдэг тоо чинь тийм хэмжээгээр буурсан гэсэн. Өнгөрсөн жилийн одоо нөгөө энэ үнийн уналт энэ геополитикийн нөхцөл байдлаас болж хятадын эдийн засгийн одоо хөгжлийн саарлаас, эдийн засгийн өсөлтийн саарлаас саатал гэдэг юм уу бууралтаас болж үн унсантай холбоотой байхаас өмнө бол өдөрт дунджаар 1200 автомашин дунджаар гардаг гэсэн. 1200 автомашин гаргахад бид нэр өнөөдрийн яриад байгаа 83 сая тоннд өөрөөр хэлбэл худалдаа хийж чадсан гэсэн үг. Яг өнөөдрийн байдлаар бол энэ тоо буурсан байгаа. Яг бол энэ мэдээж үнийн уналтай холбоотой. Хятадын талын худалдаа авагч нар маань нүүрсээ татаад авцсан.
тухайн үед одоо өндөр үнэтэй гэрээгээр татж авч ирсэн нүүрс маань нүүрсний үн мунсантай холбоотойгоор цаашаа явж өгөхгүй хятадын талын бомб дээр одоо агуулгын савнд дүүрсэн байдалтай байгаа. За энэ дээр бол засгийн газараас онцгой анхаарал экспортын ажлын хэсгийг сангийн сайдаар ахлуулж байгуулсан. Энэ бол 7 хоног болгоны 2 дахь өдөр бид нар хуралдаад энийг хурдуулахын тулд Монгол талаас өртгөө яаж бууруулах вэ? Өөрөөр хэлбэл замын өртгийг яаж бууруулах? Ачилт буулгалтын өртгийг яаж буулгах вэ? Бомбтууд дээр гарч байгаа ямар нэгэн одоо юу гэдэг өрстөөнийг одоо хааж байгаа тарифуудыг хувийн хвшлтэйгээр ярьж яаж буулгах вэ? За хятадын талынхаа одоо байгууллагуудтай гадаад ямаар дамжуулаад уул уурхай яам эдийн засгийн яамны бас төлөөллүүдэд явуулж хятадын талтаа бас тогтвортой худалдааг яаж үргэлжлүүлэх үү гэдэг энэ асуудлууд дээр онцгой анхаарал тавьж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээр төлөвлөрөө унж байгаа энэ үед бид нэр бас өөрсдөө бэлтгэлтэй байх хэрэгтэй, бэлдэж ажиллах хэрэгтэй. Тэрнээс нь өндөр байгаагатайгаа адилхан ажиллаад иж болохгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд зориулж одоо тодорхой хэмжээнд засгийн газрын түвшинд ямар ажил хийх вэ? Улсын их хурлын түвшинд зарим хууль тогтоомжид яг өөрчлөлт оруулах ямар хэрэгцээ өнөдгийг судалж засгийн газраар өнөөдөр жишээлбэл ярихаар бид нар бэлдэж байна. За ингэж бид нар одоо энэ дэлхийн эдийн засаг ойлгомжгүй байгаа худалдаа тарифын дайн тийм ээ. За энэ дотор харамсалтай нь одоо энэ тарифын дайн хамгийн хөрдөж байгаа гэдэг юм хамгийн одоо гол том тоглогч нарын нэг нь яхаар манай хоёр биш хоёулаа. Оросын холбооны улс бол энэ байдал сүүлийн 3-4 жил үргэлжиллээ. За хятад бол одоо эхэлж гин гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улстай хийж байгаа энэ худалдааны дайн бол тийм одоо амархан бас илаашрах гэдэм үү үр дүн гарах ийм одоо ирээдүйд харагдахгүй байна. Тийм учраас энэ нөхцөл байдал бид нар хятадтай Оростой худалдаагаа хэвэн байлгахын тулд бүх төрлийн түвшинд ажиллах ёстой. За энэний бол дэд үтсийн түвшин бол миний хариуцж байгаа бомбын салбар улс төрийн түвшин одоо ерөнхийлөгч их хурл засгийн газрын түвшинд яаж ажиллах вэ? Бид дотооддоо эрх зүйн орчныг сайжруулах уу гэдэг дээрээс хамаарч энэ нүүрсний худалдаа энэ одоо босод одоо юу гэдэг Жонш тийм ээ. За Төмбийн өдөр зэсийн худалдаа явагдана гэсэн үг. За манай нэвтрүүлэг оролцогчтой зориулж нэг юм бэлдээ. Монгол ардын хувьсгалт нам. Та Монгол ардын хувьсгалт намын гишүүн байсан. Би ерөнхий нэрийн бичгийн дарга ажилласан. Тий, Монгол ардын хувьсгалт нам, танай нам 2021 онд Монгол ардын намд дагаар орсон. Одоо дэмжигч, намынхаа дэмжигч гишүүдийг баартарцны хариуд та сайдулсан танай намын даргын хүү улсын хурлын гишүүн болсон. Бусад танай намын гишүүд энэ бялуунаас хүртсэн албан тушаалын. За нэгдүгээрт энийг хураач идэх үү энэ тамгашт тугштаас нэг муу харагдаж байна. Тий, энэ гоё нэвтрүүлэг байж болно. Гэхдээ энийг би бол хураалгач. Монгол ардын хувьсгалт нам гэдэг бол одоо олон жилийн түүх юм. Энийг авчдаг. Тэгээд би хариулъя. Таны асуултанд. Та яг та хүмүүсийн анхаарал татахын тулд ингэж хийсэн юм шиг байна. Бидэнд олцсон л юм. За тэгэхээр Монгол ардын хувьсгалт нам бол одоо 100 жилийн түүхтэй. За Монгол улсыг өнөөдрийн одоо төвшөнд хөгжлийн төвшөнд авчирсан энэ намаа. За Монгол ардын хувьсгалт нам 21 онд Монгол ардын намтай нэгдсэн. Тэгэхээр таны фреймлж байгаа дагаар орсон гэдэгтэй бол санал нийлэхгүй байна. Хоёр намын удирдлагууд тухайн үедээ яриад шат шатны байгууллагуудын шийдвэрийг гаргаад өөрөөр хэлбэл Монгол ардын хувьсгалт намын их хурл баг гурал удирдах зөвлөл, ардын намын их хурл баг гурал удирдах зөвлөл аль аль нь хуралдаад за энэ хоёр нам нийлж үйл ажиллагаа явуулъягээд шийдвэр гараад одоо болтол 21 оноос хойш бол ингээд 4 дахь жилдээ хамтраад ажиллаж гин гэж ойлгож болно. Одоо бол нэг нам болсон. За түүхэндээ бол 10 жил тусдаа явсан. За 10 жил тусдаа салсан замлыг бас та бүхэн санах ёстой. Өөрөөр хэлбэл нам яах гэж юуны төлөө байдгийг арслан нийгэмд нам байх ёстой. Тийм ээ? Ялангуяа парламентын засаглалтаа үздэг. Нам ямар үүрэгтэй байдгүй гэхээр улс орныхоо хөгжлийн төлөө тодорхой мөрийн хөтөлбөр зорилтуудыг л дэвшүүлэх ёстой. За Монгол ардын хувьсгалт намын зорилт юу вэ? За байгалийн баялагийг иргэдэд өгөө. Өөрөөр хэлбэл энэ том уурхаанууд лиценз хэлбэрээр дамжаад гадна дотны нөхдүүдэд эзэмшүүлээд байгаа чинь ашиг нь иргэдэд наалдахгүй байна. Энийг иргэдэд наалддаг энэ тогтолцоог бий болгоё гэсэн. Өнөөдөр энэ зорилго дээр ардын нам хувьсгалт нам хоёр нэгдэж чадсан. Тийм ч учраас өнөөдөр баялагын сангийн тухай яриад стратегийн ордуудынхаа хувийг энэ баялагын сандаа төвлөрүүлж иргэддээ одоо ирээдүйн одоогийн тийм ээ өмнөх даахын төвгээд ингээд бүх иргэддээ жигт хүртэх тухай асуудал. 1072 хувьцааны амжуулах тухай асуудал. 1072 хувьцааны ноогдол ашигыг иргэдэд хүргэх тухай асуудлыг авч хэлж байсан. За шүүх одоо хуулийн байгууллагын завхарлыг засах тухай асуудлыг оруулж ирж байсан, тийм ээ. Өөрөөр хэлбэл шүүх бол хонгил үүсгэлээ. Энэ хонглоор энэ одоо бусад өөр үзэл баримталтай, өөр үзэл бодолтой нөхдүүдэд чирдэг энэ тогтолцоор орж байна. За нэр бүхий ерөнхийлөгч нар энэ дээр бол гардаж орсон, хэлбүүд орж байгаа гэсэн үг. Тэгэхээр эднийг засах ёстой гэдэг энэ байр суурь дээр байсан. Өөрөөр хэлбэл нөгөө 30 гэр бүл нөгөө хууль шүүхийг авсан манан гэдэг зүйлтэй тэмцэх.
Тэгэхээр энэ дээр хоёр нам нэгдсэн учраас нийлсэн. За иргэн болгоно орон сууцнд оруулах. Тийм За гол асуулт маань харин тийм энэ зүйлүүд дээр одоо удирдах зөвлөлд ажиллаж нэгдэжсэн учраас одоо Тэгэхээр тантай хамтралж байсан дагаар орлоо гэдэг дээр би нэгдүгээр тайлбар хэлж байгаа. За тэгэхээр ингэж энэ болгоныг нэгдсэн учраас өнөөдөр энэ зорилгын төлөө хамтраад ажиллаж байгаа. Нэг. За бид салангад байхдаа яасан? Салангад байхдаа дандаа хүч тарамдж байсан. Өөрөөр хэлбэл сүүлийн 10 жил салангад ажиллах дандаа хүч тарамдж байсан. Энэ дундаас болохгүй нөхдүүд өөрөөр хэлбэл төрийн эрхэнд гарч одоо бидний энэ яригдаад байгаа олон гацаануудыг бий болгосон. Өөрөөр хэлбэл өөрөөр ашиг сонирхолтой. Эрдэнэ үйлдвэрийг хөгжилж одоо хууль бусаар хувьдаа авах, тийм ээ? Монгол Рус Цвитметийг хувьдаа авах. Ийм зүйлүүд энэ хооронд явагдсан учраас энийг таслан зогсоох бид бол бид эвлэж нэгдсэн гэсэн үг. За эвлэж нэгдээд маш олон одоо намын бусад гишүүд харин албан тушаалын бялуунаас хүртэж чадсан уу? За албан тушаалыг би бялуу гэж ойлгохгүй байна. За албан тушаал дээр гэдэг юм уу энэ Монгол Ардын намын боловсон хүчний бодлогод ороод маш олон одоо улсууд ажил төрөл хийгээд явж байгаа. Энэ дээр өөрөөр хэлбэл ямар нэгэн гомдол байхгүй гэж ойлгож байна. За Батчуугар гишүүний хувьд Батчуугар гишүүн болвол тэр үед ямар нэгэн байдлаар энэхүү эргэж хүний нөмөр нөөл гэдэг юм уу энэгээр улсын хөрөлт дэвших эрхээ олж аваагүй. Тэр үед сонгон найрхан дүүргийн тойрог дээр урд нь 2 удаа нэр дэвшсэн. Сонгон найрхамжууд судалгаа хийж үзэхэд хамгийн ялах магадaltaй гишүүн бол Батчуугар байсан. За энийг тогтоохын тулд хэд хэдэн судалгааны байгууллагаар өөрөөр хэлбэл хараат судалгааны байгууллагуудын судалгааг авч үзээд хамгийн ялах магадaltaй кандидатаар нэр дэвшүүлсэн. Нэг нам болсон байсан учраас. Энэ шугамаараа Батчуугар өөрөө гишүүн болсон. Тэрнээс яг жирийн хүмүүс нөгөө мошгож гэдэг юм харахтаа одоо энэ хоёрын хүүхэд боллоо гэдэг энэ тайлбар ярьж явах шиг байлаа. Тэгэхээр энэ дэр маш ойлгомжтой хэлэхэд хэрвээ Батчуугарын рейтинг тэнд байгаагүйсэн бол нэр дэвших шанс байгаагүй. За. Рейтинг өндөр байсан учраас тооцсон гэж ойлголоо. За ойлголоо. За үргэлжлүүлээд бомтын асуудал руугаа ороход. За сая улсын хурлаар ганц мод гашуун сухатын хил холболтын төмөр замын асуудал батлагдсан. Тэр одоо яг хизээ барьж дуусаж энэ бүтээн байгуулалт нь ашиглалтанд орж бид төмөр замаар нүрсээ зүүхий. Хугацаа хэлээч та. Тий, ганц мод гашуун сухатын төмөр замын гэрээ улсын хурлаар ёсчлон батлагдсан. За гэрээн дээр одоо тэрийг барьж байгуулах аж ахуйн нэгжийг одоо сонгон шалгаруулад 5 сарда багтаад ажлыг эхлүүлэхээр засгийн газар төлөвлөж байна. Тэгэхээр одоо тендер зарлагдаад явна гэсэн үг. Энд дэр барьж байгуулах одоо аж ахуйн нэгж нь орж ирнэ. За ерөнхий байдлаар бол яг энэ дээр одоо хамгийн их сонирхож байгаа юм бол Хятадын талын бүтээн байгуулалт байсан China Energy компани одоо компаниуд энэ тендерт орж ирэх баг гэдэг хүлээлт биднэрт байгаа. За энэ баригдчихэж яг үгээр Монгол Хятадын хооронд хийж байгаа ялангуяа Эрдэнэс тавталгаа компани нүүрсний тогтвортой худалдаа жилд одоо маш ойлгомжтой болох хэрэгтэй. Та анзаарч байгаа бол бид нар одоо төсвөө ялангуяа төсвөө ярьж явах үед төсвөө батлахдаа та нар одоо жилд хэдэн тонн нүүрс зарах гэдэг юм бэ гэдэгтэр бид нар улсынхаа орлогыг хэмжээд байна шүү дээ. Тэр нь тохируулж цалингаа нэмэхгүй юу. Гэтэл чинь бид нар нэг урт хугацааны тогтвортой гэрээ байхгүйгээс болоод дандаа өнгөрсөн жилийнхаа юм дээр таамаглаж хийдэг. Тэгвэл энэ удаа энэ ганц мод гашуун сухатын төмөр зам холболтын гэрээ гэж байгаа гэрээ бол тогтвортой худалдааны гэрээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл ганц мод гашуун сухат бомтоор хийгдэх тогтвортой худалдааны гэрээ төмөр замаар жил болгон 20 сая тонныг ашиглалтанд орсноос хойш. Ингээ 11 жилийн турш 20 сая тонноор за ашиглалтанд орох 5 жилийн хугацаа гэж ярьж байгаа. Гэтэ энэ 5 жилийг бид нар бас хэлцээр хийгээд 5 жилийг одоо 3 жил рүү 2 жил рүү оруулж бүтээн байгуулалтыг хурцсах тал дээр ажиллаж байна. За бүтээн байгуулалт явж явах хугацаанд бол жилдээ 5-7 сая тонныг одоо гарч байгаа одоо гашуун сухат ганц мод бомтор одоо жилдээ бол 35-40 сая тонн үрс зарж байгаа шүү дээ. Энэ дээр нэмэх нь 5-7 сая тонныг нэмье гэдэг энэ тохиролцоотой явж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр жилдээ ойролцоогоор нэг 20-25 сая тонны нүүрсийг за бидний ярьж байгаа одоо төлөвлөж байгаа сайн хөлбрээр буюу 27 онд ашиглалтанд оруулж чадах юм бол одоо 20 сая тонноо гарах болцоотой болно гэсэн. Тэгээ таны асуултанд хариулахад одоогийн бидний одоо сайн хөлбрээр төлөвлөж байгаа нь өөрөө ямар нэгэн гацаа гарахгүй яваад хийлээхэд төмөр зам холбоход 27 он гэхэд төмөр замаараа нүүрсээ тавьж эхэлнэ. За энэ нь авцамын 2 жилийн хугацаа. Тий, энэ нь авцамын одоо юу гэдгийг тээвэр зогсох уу гэдэг дээр бол зогсохгүй нөлөөлөхгүйгээр тусдаа явна гэж ойлгож байна тий. Энэ хэмжээгээр энэ гэрээ батлагдсанараа Хятадын тал үр хүлээж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл манай Монголын 20-25 сая тонн үрсийг одоо авч байгаасаа тусдаа аваад Хятадын өөрийнхөө гангийн үйлдвэр, Хятадын өөрийнхөө эрчим хүчний үйлдвэр, Хятадын өөрийнхөө коксын үйлдвэр, Хятадын өөрийн одоо уул уурхайн паркуудынхаа үйлдвэрийн горимыг Монголын эндээс тогтвортой авах нүүрсэндээ тохируулна гэсэн үг.
Тэгэхгүй нөгөө ойлгомжгүй болохоор тэр үйлдвэрүүд чинь жишээлбэл станц Монголын нүүрсэнд тохируулах уу тохируулахгүй гэдэг чинь айгүй том асуудал байхгүй юу? Станц нэг горим тохируулах юм бол жил 2 жил олон жил ажиллах хэрэгтэй. Тэрнээс тэр болгон гормоо өөрчлөгдөж болдоггүй. Тэгвэл хятад тал нь худалдаж авах үүргээ хүлээж чинь гэсэн үг. Энэ төсөв батлахад ойлгомжтой орлоготой болж байна гэсэн үг байхгүй бид нар тийм ээ. Энэ маягийн энэ гэрээнүүдийг бүх бонд дээр цаашид хийх юм бол бид ойролцоогоор 100-аас 120 сая тонныг хятад баталгаатай худалдах, тогтвортой хугацаанд худалдах ийм олцоотой болох юм байна. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтыг бол ганц мод гашуун сухад дээр эхлүүлж байна. За дараачийн бүтээн байгуулалтыг бид нар бэлтгэл ажиллагаасаа хангасан байгаа шив хөрөн бонд дээр явуулна. За тэрний дараа ханги манд тэгээд бүтээн бонд ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Харин ханги мандлын төмөр зам Дэлгэр сайхан сайд одоо хувийн төмөр өөрийнхөө компаниар энэ төмөр замыг барьж байгаа хизээ эдтийн талтайгаа холбогдох юм. Гэхдээ ирээд одоо ханги бонд дээр буучих. Тэн дээр шилжүүлээ ачаад машинаар хятад тал руу гаргаж байгаа. За хэдийн талаас ч гэсэн цаатлаасаа мандал бонд дээр төмөр зам аваад ирсэн. Гол нь тэр дунд яасан гэхээр төмөр замын холболтоо хийгээгүй хүлээгдэж байгаа гэсэн. За энэ холболт хизээ яаж хийгддэг вэ гэхээр хоёр улсын засгийн газар хоорондын хэлцээрээр дипломат чухмаар тохирж аль цэгээр бондтой байх вэ? Аль нь төмөр замын бомб байх, аль нь авцамын бомб байх гэдэг 94 оны хэлцээр байна. Энэ хэлцээр дотор харин ханги мандлын төмөр замын бомбд ороогүй байна. За энийг оруулъя гэдгийг бол Монгол Улсын засгийн газар бүх төвшөндөө ярьдаг. Тийм ээ? Хятадын талтай ярьдаг. Хятадын тал бол за эхлээд тохирсон дарааллын дагуу бомбтуудаа холбоё гэдэг ийм одоо хариуг өгдөг. За тийм учраас эхэлж тохирсон гэдгээр ганц мод гашуун сухатаа оруулж байна. За дараачийн тохирсон шив өрн сэхээ тэгээд бичигт ханги гэсэн ийм дараалал явна гэсэн үг. Тэр энийг Монголын тал гэрийн даалгавраа маш сайн хийгээд шив хөрөнгөө авцсан төмөр замаараа одоо үндсэн замын сүлжээтэйгээ холбох, за бичгтээ холбох тийм ээ. Энэ ажлуудаа хийгээд хятадын талтайгаа холбоочлаа. Bütün шуурхаа явуулна гэсэн. Тэгэхээр бидний одоогийн дараагийн зорилго бол ганц мод гашуун сухатаа тохирч чадлаа. Одоо шивээс сэхээ өрөндөгөө орж ийнэ гэсэн. Нэгэнт одоо төмөр зам ярьсных яг энэ асуудал танд ч таны эрхлэх хүрээний асуудал биш л дээ. Гэхдээ таны эрхлэх асуудал бол экспортыг нэмэгдүүлэхээс гадна ер нь энэ худалдааны эргэлтийг энэ бомбуудаараа дамжуулж сайжруулах зорилготой байх, нэмэгдүүлэх. Тэгэхээр одоо манай засгийн газар чинь богдуулыг нүхэлнэ гэдэг ингээд хэдэн мянган тэрбум төгрөгөөр тэзүү боловсруулж байгаа шүү дээ. Гэтэл яг энэ худалдааны гол зам болох замын үед Улаанбаатарын чиглэлийн төмөр замаа хоёр замтай болчих болтгүй юм. За замын үед Улаанбаатар гэж яваа тийм. Энэ одоо явж байгаа одоо манад байгаа энэ ганц яг голын тэнхлэгийн төмөр зам бол бас одоо их олон жил болж байгаа. Бараг 80 жил болж байгаа юм төмөр зам. Ер нь ачаалтай байгаа. Хэрвээ хоёр замтай болчих бол бидний гар дээр ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэнд ч хямдралаар нөлөөлнө шүү дээ тийм. Тийм. Тэгэхээр бид нар энэ дээр бол ярилцж байгаа. Гэхдээ энэ төмөр зам маань бол одоо Орос Монголын хамтарсан хувь нийлүүлсэн төмөр зам. Тийм учраас аливаа гаргаж байгаа шийдвэр Оросын талтай дандаа уялддаг юм байна. Тэгэхээр Оросууд зөвшөөрдөг гэсэн үг. Оросууд тэгэхээр Оросын хувьд ямар ашигтай байх вэ? Орос хөрөнгөө оруулах уу, оруулахгүй юу? 50-50 байхгүй юу? Тэгэхээр одоо тэнд шинэ юм хийх юм бол тэрийг нөгөө хувьцааныхаа эзэмшилд хэрхэн яаж оруулах юм? Гэт ийм бас их төвөгтэй асуудал байдаг. За энэс үл хамааран бид одоо параллельны буюу би ярьлаа шүү дээ. Энэ чинь 40 хэдэн 47-8 оноос барьсан төмөр зам шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нэг байгалийн хамгийн одоо боломжтой буюу хамгийн бага хүндрэлтэй хэсгийг тойруулаад хийцэн төмөр зам байхгүй. Тэгэхээр одоо бол технологи хөгжсөн тийм ээ. Хамаагүй сайжирсан учраас шулуун илүү хурдтай явдаг, илүү даац авдаг энэ төмөр зам барих хэрэгцээ шаардлага Монгол байгаа юу? Тийм байгаа юу гэвэл байгаа. Тэгэхээр энийг бид нар өөрсдөө хийх хэрэгтэй. Энийг хийхин тулд бид нар эдийн засгад хийх хэрэгтэй. Нөгөө мегатстууд дотор эн чинь яригдаад байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ төмөр замыг барих хэрэгтэй. Энийг барихын тулд Монгол улсын төмөр замын бодлогыг ч гэсэн эргэж харах хэрэгтэй. Бид бид өргөн нарийн байна уу? Тэр бол нэг ач холбогдолтой уг асуудал биш юм байна. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулагч тал маань алин дээр байх нь. Дараа нь хөрөнгө оруулсны дараа тэр төмөр зам маань эдийн засгийн эргэлттэй байх уу гэдэг тал дээр бид нар тооцоо судалгаа хийж зураг хийх хэрэгтэй. Тэгэхээр зам тээврийн яам дээр бол энэ асуудлууд яригдж байгаа. Тэгээ энийг хийхин тулд магадгүй нэгэнт Орос байгаа бол Хятад Оросыг холбосон транзит коридор болох гэдэг шүү дээ. Тэгвэл Орос, Хятад, Монгол гэсэн гурван тал суугаад гуруулаа хамтарсан компани байгуулад одоо хос төмөр зам буюу параллельний болгоё гэдэг яриаг ярьж байгаа. Ингэж ярьж явах хугацаанд ярьж явах энэ яриан дотор бол би түрүү хэллээ шинэ технологиор барих төмөр зам. Урд нь уул жалгыг дандаа тойрч явдаг байсан бол одоо жалга байвал гүүр тавиад уул байвал түнэлээ авахад явдаг болцсон. Дэлхийн ертөнцөөр. Тэгэхээр нөгөө уул нүхлэлээргээ сүжгэлдэг барьдаг энэ юм ажгаа хойш нь тавиад улс орон хөгжиж гэж байгаа бол улс орон хөгжиж гэж байгаа бол энийг төмөр замаа барьж болох зэрэгцүүлж ярьж болохгүй. Хоёулаа байх хэрэгтэй.
тогтоосоо За ямар ч үсэн яригдчих асуудал нь усын төсвөөс энэ мега төслүүдийг санхүүжилж угаасаа бид дийлэхгүй байхгүй. Манай төсөв эдийн засгийн чинь өөрөө тэр том төслүүдийг шууд явуулахад дэлхийн ертөнцийн ч шууд ус төсвөөсөө явуулдаггүй л дээ. Энэ дандаа нөгөө гадны нутгийн хөрөнгө оруулалтаар эргээд эдийн засгийн ашигтай болгох тэр хөлбөрийг тооцож явуулдаг. Тэгэхээр зөвхөн Монгол Хятад хоёрын хооронд төмөрцөн байх уу? Монгол Хятад Орос гэсэн эдийн засгийн коридор тийм ээ транзит Монгол бүс ба зам санаачлагын хүрээнд энийг хийх. Ингэж нөгөө тухайн барьсан дэд үтс маань богино хугацаанд эдийн засгийн үргэлжтэй байж Оросын хөрөнгө нөгөж авна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль нэг нь болиулаад аль нэг нь шийдэж байдаггүй. Одоо нэг тийм харьцуулт манайхан ялангуяа заримдаа их хурал дээр бас хийж байгаа би харамсаад байдаг л да. Одоо гişүүд. Өөрөөр хэлбэл та нар над соёлын төвөө болоод эмнэлэг барьж. Нэг бол одоо та нарт барьж байгаа замаа болоод тийм ээ. Одоо юу гэдгийг утааныхаа асуудал руу орооч гэдэг. Зэрэгэл явж явах хэрэгтэй. Хүн чинь үгүй мөнгөгүй орон болохоор эренбий асуудал л үгүй эренбэл. Гэхдээ аль алийг явуулж явахгүй бол та хэд одоо бодолтой ингээд эренблээ. За эрчим хүчнийхаа бид нар төслүүдийг бол хувийн хвшлийн эрх зүйн орчноо өөрчилж хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар шийдэх гэж. Гэхдээ энэ яагаад заавалчгүй соёлын төвүүдийг хүснэ гэсэн. За. Гэтэ гол төмөр замын асуудал ер нь бол яригдж байгаа. Яригдж байгаа. Энэ бол яригдж байгаа асуудал тийм. Гэхдээ энэ дээр бол одоо заавалчгүй тэр гадны Америк, одоо Герман гэдэг юм лаг технологийн инженерүүд үлээгээд ах шаардлагагүй монголчууд хийх боломжтой болсон би харуулсан. Одоо харин тийм монголчууд өөрсдөө төмөр зам барьдаг болсон шүү дээ. Тийм шүү. Тэр бол айгүй том давуу тал. Их хоёр даргын хүн гэж яригддаг шүү дээ. Гэхдээ 2002 оноос хойш би энэ хүнтэй бас хамтарч ажиллах завшаанууд тохиолдсон. Өрх бүрт орон сууц өгнө гэж амлаж исэн. Та тэр эрхийн бичгээс олоод ирэх үедээ уг нь судалгаа дутуусан байна. Сонгогдсон тохиолдолд бид нэр энэ эрхийн бичиг хүчнтэй болно гэдэг зүйл заалтын энэ дээр байж байгаа. Тий, олон хүн бүртгэж авсан. Тий, тэр чинь сонгуулийн үйл явц шүү дээ. Наран систем бомбыг нээх үү гэдэг асуудал нэлээд маргаан дагуулж байгаа. Наран систем бомбоор яг юу зөөх гэдэг вэ? За. 4 оны улсын хурлын сонгуулиар ямар компаниудаас хэдэн төгрөгийн хандив авсан бэ? 3-4 компаниас авсан. Жишээлбэл MCS Group-ээс хандив авсан гişүүд ухаан удгийн 34% төр тавьж чадах уу? Тэгэхээр энэ дээр MCS ч гэдэг юм аж ахуйн нэвчүүч талцаад байлдаад гэдэг юм уу маргаад ах асуудал биш. Оронд нэг үеч хөө. Аль болох төрийн овийн хвшлийг хийж чадах юмыг төр нь хийхгүйгээр эрхийн нээж үүж явах нь бидний нийтлэг зорилт шүү дээ. За. Монгол Ардын Хувьсгал нам 2020 онд өрх бүрт орон сууц өгнө гэж амлаж исэн. Тэгээ бүр олон мянган хүмүүсийг бараг бүртгэж аваад исэн. Одоо энэ амлалтандаа хүрэх үү? Энд дээр хүрхий төлөөл явж байгаа. Яаж хүрэх? Та хүн анзаарч байгаа бол за энэ юм ба. Монгол улсын одоо тулгымцсан асуудал юу юм? Бид нар улс шийдвэр гаргаж байгаа бол хувийн хвшлийг ажилтаа байлгахын тулд хувийн хвшлийг зорилготой болгохын тулд иргэдэд нэг зүг рүү харуулах хэрэгтэй. Өнөөдрийн бидний бухимдаад байгаа утааны асуудал үндэсний юу юм? Энэ бол гэр ороолын асуудал. Энэ бол дэд үтсийн асуудал. Улсын бол том төслүүдийг зоригтой зарлах хэрэгтэй. Заавч мөнгөнд нь баригдах хэрэгтэй. За бид нар энэ орон сууцыг 2 өрөө буюу иргэн болгоно, айл өрх болгоно. Тэр үед 700 сая өрх байсан. Одоо бараг сая болж байна, тийм ээ. Өрх болгоно, орон сууцанд ороогүй өрх болгоно. Тэр тоогоор нь орон сууцанд оруулъя. Энэ хүрээндээ зөвхөн Улаанбаатарт биш 8 том хотыг сонгож авч орон сууцны төв барья гэдэг зоригтой хөтөлбөр Монгол Улсын зарласан. За энэ хөтөлбөрийн хүрээнд 450 мянган айлын орон сууц барина. Ингэхдээ 8 хотод туваана 1 аймагт 50 мянган айлын орон сууц барих хэрэгтэй байна гэдэг тооцоо судлага гаргасан. За 90 оноос өмнө тэр үеийн одоо ахмадууд маань зориглоод Багнуурыг, Эрдэнэтийг, Дархныг гэд хотуудыг зориглоод барьж эхэлж чадчихсан. Тийм ээ? Тэгээд барьцсан. Тийм учраас энийг барья. За тэгээд тэр үеийн одоо сонгуульд бол бид нар Монгол Ардын Хувьсгалт намыг сонгооч. Сонгогдсон тохиолдолд та тэр эрхийн бичгээс олоод ирэх үедээ уг нь судалгаа дутуусан байна. Сонгогдсон тохиолдолд бид нар энэ эрхийн бичиг хүчинтэй болно гэдэг зүйл заалт нь энэ дээр байж байгаа. Тий, олон хүн бүртгэж авсан. Тий, тэгэх байх. Тэр чинь сонгуулийн үйл явц шүү дээ. Тэгэхээр болоод өөр намын команд очичоор энэ хэрэгжих боломжтой юм. Одоо Ардын намын мөрийн хөтөлбөр дотор энэ маань за яг хөө тэр чинь одоо яг тэр үеийн Хувьсгалт намын нэрээр ороход бүгдөө байх шүү. Тэгэхээр Ардын намынхаа яриа төрийн албан агчдын, залуучуудын, ногоон орон сууцны, тийм ээ? Одоо орон нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан агч зориулсан ингээд маш өөр олон хэлбэрээр энэ маань задраад явж байгаа. Өөрөөр хэлбэл нэг малгаанд ор биш, битээ олон хэлбэрээр явж байгаа. Энэ бол ипотекийн зээлийн хэлбэрээр явж байгаа. Төрөөсөө дэмжлэх гэдэг хэлбэрээр явж байгаа. Гэхдээ энийхээ хэмжээг бид нар нэмэгдэх шаардлага байгаа. Энийг нэмэгдэхийн тулд юун дээр гацж байгаа гэж эрчим хүч дулаан дээр гацж байгаа. Тэгэхээр эрчим хүч дулаанаа шийдчихэж энэ орон сууц руу орохгүй болохгүй нэ гэдэг бүгдээ ойлгож байна. Тийм учраас одоогийн яриад байгаа эрчим хүчний реформыг хийхгүй бол нэгч байшин нэмж өрч чадахгүй байна.
Нэг ч аймгийн төвийг одоо дулаан эрчим хүчин шийдэхгүй бол өргөжүүлж чадахгүй байна. Тэгэхээр энэний бодлого маань яг хөөхлөр орон доторгоо чиглээд явж шít. Одоо орон нутагт хэрвээ орон сууц бариад байх юм бол ипотекийн зээлийн хүүг 6 руу 3 руу боловж байгаа чинь нөгөө бодлого явж байгаа. Бас манай зарим улс төрийн хүчнүүд бол одоо гэр хороолттой хаусанд амьдарч байгаа юм шиг гоё амьдрий гэдэг худлаа юу явуулдаг шүү дээ. Хаус бол тустай асуудал. Тэр бол одоо илүү боломжтой хүмүүсийн асуудал. А яг гэр хороолт хасах 40 градуст задгаа 0-д орж байгаа. Галт түлж байгаа улсуудаа эхний ээлжинд орон сууцнд оруулж байгаа. А энэ бол Монгол улсын хувьд зорилго байхгүй. Энэ гоо ядууртаа тэмцэх, утаатаа тэмцэх, эдийн засгаа эрчимжүүлэх хамгийн том зорилго. За бүх сундаа эрчим хүчээр холбоё гэвэл Монгол улсын 330 сум. Одоо бараг 95 бараг 100%, 97-8% цамар холбогдсон. Тийм ээ? Хэвчээ сүлжээтэй байна. Бүх аймгийн хатуучилтай авцамар холбоё гэсэн бид нар 20 жилийн өмнө зарлж байсан том мега төсөл байсан. Одоо бүгдийн холбоо дуусчихлаа. Одоо бид нар дараагийн мега төсөл рүү орж тэрнтэй ижлэхэн гэр хороолгүй болоё гэсэн зорилго байхгүй. Ямар ч байсан хувьсгалт намынхаа мөрийн хөтөлбөрийг мартаагүй. Орхиогүй гэж тийм ээ. За та хувьсгал намын дарга байсан энх хоёр даргатай ер нь хэдэн жил хамтарч ажиллаж байна? 2002 оноос хойш. Энх хоёр даргын хүн гэж яригддаг шүү дээ. Үгүй ээ 2002 оноос хойш би энэ хүнтэй бас хамтарч ажиллах завшаа надад тохиолдсон. Би яг мэргэжлийн хувьд бол багш. За тэгээд мэдээллийн технологи буюу программист хүн. За сургууль төгсөөд бол 1 жил одоо багшилсан. За тэндээсээ бол IT-ийн чиглэлээр хөөе. Тухайн үед одоо Монголын хамгийн анхны вебсайтуудыг бид нар бичижээлээ. За Монголын анхны одоо цахим тойл бичгийг бичижээлээ. Тийм ээ. Тэгээ тэр юмраа явж байгаад бол тэр үед энэ хоёр даргаас мэдрэмжтэй байсан байгаа. Өөрийнхөө хажууд за интернет сошиал медиа одоо тэр үед ч нөө сошиал медиа гэж байгаагүй да яхаж чадал байсан. Тэгэхээр энэ технологи интернетийн одоо ирэн үе ирж байгаа юм байна. Тийм учраас хажуудаа энэ чиглэлийн хүн авъя гэж бодож байгаад надад одоо тухайн үед ингээл дамжаал санал тавигдаж Монгол Ардын намын хувьсгалт намын Монгол Ардын хувьсгалт намын одоо өдөр зүйлээ ажлын аппаратад IT-ийн инженерээр ажиллах санал орж ирэл. Тэгэхээр би тэндээс хойш ажиллаад тэндээсээ тухайн ерөнхий сайдад одоо бас тоогдож гэдэг юм уу. Ерөнхий сайдын туслахаар ажилд орж ирсэн. Ингээд 2002 оноос хойш өнөөдөр хүртэл хамтарч ажиллаж холбоотой ажилладаг. А эндээ бол би бахархаж явдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёр гишүүн бол бас Монгол улсын түүхэн ийм дүр, ийм хүн. Тэгээ өнөөдрийн хүртэл үнтэй хамтарч ажилласан зүйл бахархдаг. А ямар нэгэн байдлаар энэ хоёрын гинөө энэ төр бол эмзэглээд байдаггүй. Үнэхээр би олон жил юмтай ажилласан. Үнэн. За дараагийн асуулт маань наран систем бомбын талаар асууя. Наран систем бомбыг нээх үү гэдэг асуудал нэлээд маргаан дагуулж байгаа. За нээх юм бол бид тэр дэлхийн өвд бүртгэгдэж чадхаа болчихно. Нөгөө талдаа одоо маргаад байгаа гол зүйл нь бол их говийн дархан цаазд газраа дэлхийн өвд бүртгүүлье гэдэг асуудал байгаа шүү дээ. Хэрвээ говийн дархан цаазд газрыг дэлхийн өвд бүртгүүлэхээр ямар үр дүн гарах юм? Тэгвэл наран систем бомбыг нээгээд тэр амьтдаа дархан цаазд амьтдаа яаж хамгаалахыг, дархан цаазд газраа яаж хамгаалахыг наран систем бомбоор яг юу зөөх гэдэг вэ? За ингэж асуувал болж байна. Өөрөөр дэлхийн өвд бүртгэх чухал юм уу? Тэр баруун бүсд байгаа иргэд маань тийм ээ богино зайд туулж худалдаагаа хийдэг. Тэнд өөрсдөө үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн бүтээгдэхүүн, өөрсдөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ үнд хүргэж зарж чаддаг. Амьдрал нь сайжирдаг, тийм ээ. Баруун бүсийн хөгжил дээшлдэг байх нь нэгдүгээр чухал. За хоёрдугаарт мэдээж хэрэг тэр одоо тусгай хамгаалалт авсан газар байгаа. Тэр хэсгийн хамгаалтын менежментийг сайжруулах чухал. За их говийн дархан цаазд газрын өөрөөр энэ хооронд зөрчилдөх юм байхгүй. Зүгээр ягаад харин зөрчилдүүлж маргаад байгаа дээр бол бас бүгдээрээ бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бомб нээх тусгай хамгаалалттай газар хоёр зөв гэх юм бол ямар ч зөрчилдөөн гарахгүй биенээ дэмжих хэрэгтэй. Бомб нэгдэх юм бол тусгай хамгаалалттай газар нь талхилагдаад байхгүй болно л гэж үзэж байгаа шүү дээ. Одоо говийн их дархан цаазд газрын Б хэсэг хаана байдгийг та мэдэх үү? Араа хойшоо хэсэг. Гашуун сууд бомб дээр шүү дээ. Дархан газар дээр л байгаа шүү дээ. Тэгэхэд одоо ингээд Монгол улс тэрүүгээр чинь худалдаагаа хийгээд дархан цаастай байгаа ч гэсэн тэрүүг худалдаагаа хийгээд тэнд байгаа амт нь хамгаалагдаж явж байгаа. Тэгээд л мазаалаа байхгүй болсон юм шүү. Гэхдээ тэн чинь мазаал говийн дархан цаастай бэдэр чинь мазаалаа байдгүй холон байдгүй. Холон байж л байгаа шүү дээ. За мазаалаа чинь 75 онд авсан. За мазаалаг 75 онд говийн дархан цаастай А хэсэг. Газар нутгийн хэмжээ Булган аймгаас том. Баян-Балгийн аймгаас том. Газар нутгийн хэмжээгээр. Тэнд ямар ч малчин байхгүй, ямар ч амьдэрдэггүй. Хамгаалалт нь маш сайн авагдсан. Өнөөдрийн хүртэл хамгаалалт нь явж байгаа. Анх 75 онд авахд хэдчнээ хавтгай хэдчнээ мазаалаа байсан. 800 хавтгай байсан. За 50 мазаалаа. Одоо хэд болсон? Өнөөдөр 50 жилийн дараа 600 хавтгай 50 мазаалаа хэвээрээ байна. 50 жил хамгаалж байгаа. Тэгэхээр бид нар хамгаалтын менежменттэй анхаарал хандуулах цаг болсон байгаа. Би өөрөө байгаль орчин сайдаар ажиллаж байсан дэд сайдыг ажил хийж байхад энэ дээр энэ
газар нутгтыг бол маш сайн мэдж судалж байсан. Бидэнд юу дутагдгүй гэхээр нөгөө л санхүүгийн асуудал. Тэр их том хэмжээтэй газар нутаг дээр ажиллах байгаль хамгаалагч, унаа, тэнд ажиллах бензин тосны зардал, цалин, тэнд одоо үүсэх ус цэгийн тоо, тэр тижээл хүргэж өгөх энэ болгоны зардал Монгол улсын төсөвт сууж өгдөггүй. Тийм учраас хамгаалт нэртэй зүгээр зөнд нь хайцсан байна. За энийг яг хөө ингээд нөгөө том цөлийн бүс учраас гээд олон улсын байгууллагууд руу хандаж бага хэмжээний төсөв мөнгө өгдөг. За тэрүүгээрээ манай эрдэмтэд 3-аас 4 жилд нэг удаа очиж судалгаа юм авдаг. Энэ хамгаалтын менежмент хоцрогдсон байна гэж үзэж байна. За энийг сайжруулахын тулд яах ёстой? Тухайн бүс нутагтаа эдийн засгийн хувьд чадвартай болох ёстой. Эдийн засгийн хувьд чадвартай болно гэдэг чинь яа гэсэн үг? Тэр бүс нутагт худалдаа явагддаг, тийм ээ? Тэр бүс нутагт эдийн засаг явж иж, дэд үтцтэй болж иж тэр хамгаалт сайжирна гэсэн үг. Эзэнгүй хайсныхаа хамгаалж ийн гэж ердөөс ярьж байна. Өөрөөр хэлбэл тухайн байгалийн нөөц хичнээн уурхай байдгийг. Тэнд уурхай байхгүй шүү дээ. Нэг ч уурхай байхгүй гэдэг тэгэхээр. Гэхдээ би одоо харин хэлэх гээд шүү дээ. Нэг ч уурхай байхгүй. Харамсалтай би одоо та нэлээд материал авчихсан юмараа. Харамсалтай бид нар одоос нь судалгаанууд хийгээд байна л да. Говь Алтан аймгийн байгаль орчны газрын хийсэн судалгаа. Говь их дархан заасан газрын А хэсгийн хамгаалтын бүс нутагт хууль бусаар эвдрэлд орсон газруудын тоолох судалгаа. Өнөөдрийн байдлаар нэг ч уурхай байхгүй мөртлөө хууль бусаар одоо нинжа гэсэн үг шүү дээ. Хүн байдаггүй, хүн очдоггүй. Хараа хяналт тавих боломж муутай учраас цөөн хэдэн бүлэгэл хулгаагаар тэнд гар аргаар янз янзын үйл ажиллагаа явуулаад байна. Нийтдээ 38 цэг дээр гар аргаар юм олборлцсон байна шүү дээ. Бүр дархан цаацтын бүс дотор шүү дээ. Дархан цаацт чинь дотроо онгон бүс, хамгаалтын бүс, хязгаарлалтын бүс гэдэг бүсүүд байна. Онгон бүс дотор нь хүртэл юм явагдсан байгаа байхгүй. Тэрийг хянаж чаддаггүй юм байна тий. Зам байхгүй учраас тийш чи хяналт тавьж чадахгүй байгаа шүү дээ. Хүний хараа хяналтанд оруулах хүсэхгүй байгаа байхгүй. За тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр бомб руу тавих дэд үс замаа тавих хэрэгтэй. Байгаль хамгааллын чинь зам тавих тухай асуудал байхгүй юу? Замгүй бол энэ чинь ингээд дуртай газраараа яваад эвдэдэж шүү дээ. За яг зам тавиад тэр замынхаа хяналтыг хийх хэрэгтэй. За замаа тавих хэрэгтэй. Дараа нь худалдаагаа хийх хэрэгтэй. За яагаад заавч наран сэвстэй гэж яриад байгаа юм бэ? Харин тий яагаад за би тэрийг чинь тайлбарлаж гэдэг дээр олон анхаарал чичрээд ирсэндээ биш. Энэ маш олон жил яригдсан. Говь Алтан аймгийн засаг дарга нь байсан хүн улсын хурлын гишүүн болчоод хүртэл үгүй энэ манахаас орсон өөрөөр хэлбэл манай бомбын сэргэлтийн үндэсний хорооноос засгийн газрын 24-с 28 оны мөрийн хөтөлбөр дотор одоо манахаас оруулсан саналын нэг энэ анх яригдж байгаа зүйл биш. Энэ одоо 14 онд чирэгжсэн 92 93 онд бүр нээгдээд ажиллаж байсан бомб байхгүй. Тэр үед манай байгаль хамгаалагч нарын одоо болгоомжлоод байгаа зүйл болсон үнэн. Өөрөөр хэлбэл 92-оос 93 онд энэ бомбыг 11 сар ажилуулах 9 сарын хугацаанд ажилуулахдаа замгүйгээр нээсэн. Баян бүр цэцгүүдээр дамжуулсан явсан учраас нөгөө амьд нөлөөлсөн байхгүй. Энэ одоо бол байгаль хамгаалагчнараа санаа зовж байгаа юм дээр бид нар маш санал нэг байгаа. Санал нэг байгаа учраас тэр ус цэцгүүдээр замыг хийлгүүгээр дархан цаацт хилийнхэн дотор орлгүйгээр хилээр нь дамжуулаад улсын хилээрээ дамжуулаад зам тавьж бомбтой нээгээл гэж. За яагаад тэрүүгээр бомб нээх гэдэг. Монгол улс бүгд нэрэнд хятад ард улстай 4700 км шугамар хилэлдэг. Ингэхдээ хятадын дотоод 3 өөр засаг захиргааны нэгж субъекттэй хэлдэг байхгүй юу? Өвөр Монголын өртөц хоронтой бид хэлдэг. За өвөр Монголын өртөц хоронтой 13 бомбтоор худалдаа хийж байгаа. 13 бомбт нь бол хоёр талдаа хоёр өөр дандаа аймаг сум субъектүүд байна гэсэн. 13. За энэний 4 нь одоо төмөр замын бомб. Тэгэхээр одоо 9 бомбтоор өөрөлдвөл яг одоо хил гарч ийн гэсэн үг. Худалдаа 8 явж ийн гэсэн үг. Баруун талдаа бид нар Шинжээ өврийн өртөц хоронтой худалдаа хийдэг. 4 бомбтоор. За Шинжээ өврийн өртөц хорон бол сүүлийн үед арай зөөлрч байгаа. Гэхдээ эдийн засаг худалдааны хувьд чөлөөт худалдаа гэдэг ойлголт байхгүй. Зорч хөдөлгөөн ч гэсэн маш хяналттай байдаг. Ийм тусгай бүс. За 3 дахь бүс нь юу вэ? Хятадын 34 дотоод мужийн нэг болох Гансуу гэдэг муж. Гансуу муж юугаар онцлог юм гэхээр эдийн засгийн бүтцээрээ өвөр Монголтой юм уу Шинжаантай Монголтой харьцуулахад манай хоёр хоорондоо худалдаа хийх юм бол хоорондоо аялал жуулчлалыг хөгжүүлэх юм бол хоорондоо одоо сэргээгдэх тийм шин сэргээгдэх хүчин дээр хамтарч ажиллах нь хамгийн боломжтой юм болж байна. Гансуу муж. Номер 1-р аялал жуулчлал. Аялал жуулчлалаар Гансуу муж өнөөдрийн одоо 24 оны мэдээгээр нийтдээ 40 тэрбум Америкийн долларын орлогыг нэг жил олсон. 40 тэрбум. Монгол улсын эдийн засаг нийт багтаамжны нийтлэл 20 байгаа байсан. Ганцхан аялал жуулчлал. За бид аялал жуулчлал яг гэвэл Гансуу мужийн тэр хойтол одоо манайта хилэлж байгаа хэсэг маань өөрөө яг манай говь Алтаа Баян онгор яг энтэй ижтэн говь цэлийн бүс. Тэ урдаас жуулч орж ирнэ гэж юу? Ирэлгүй тийм. Тэр орж иж байгаа хэдэн сая жуулчнаас яагаад бид нар оруулж бид нар өөр хаанаас ирэн жуулч авах гэдэг. Хятадас айгаад идэв. Тэгээд тэр эзэнгүү цөлд юу үзүүлэх гэж жуулч. Үгүй тэгээд
За ингэж юм. Тэгээ би танд хэлэх гээд шүү дээ. Тэр 40 сая жуулчин ямар брендийг үзэх гэж гансуур ирдэг вэ гэхээр тэр манай хилийн цаатал чи монголчууд байгаа. Сүбэ монголчууд байгаа байхгүй. Сүбэ монголчуудын амьдралын хэм маяг нь тэмээ малдаг. Цөл буюу говь тийм элсэн дээр амьдардаг. А тэгэхээр хятад тэр юу үзүүлж ийм гэхээр Монголын говь үзүүлгийг тэнд авчирдаг. Тэмээ унах гэж тэнд авчирдаг. Тэмээний аялал жуулчлал, тэмээ ундаг аялал жуулчлал. Тэнд баян бүрд үздэг аялал жуулчлал. Элсэн манхан дээр гарч бууж үздэг аялал жуулчлал хийж байна. Тэгэхээр энэ хятад хийж ядаад тахт яагаад бид нар хийж чадахгүй. А тэр гарцыг бид нар нээгээд тэрнтэй одоо гүйцэтгэх махад хоцрогдохгүй хэмжээнд аялал жуулчлал аваач хэрэгтэй. Ингэжээч манай баруун бүс бид нөгөө нэг эдийн засгаа солонгоруулъя. Ганцхан уул уурхай самаралтай биш болъё гэдэг. За та асуугаад байна шүү дээ. Дархан цаацтай газар уул уурхай үйл ажиллагаа явагддаггүй. Дархан цаацтай газар уул уурхай үйл ажиллагаа явуулахаар бол улсын хурл руу буюу ард түмний нэмэлтээр хилцэж байгаа юм. Тэгэхээр наран систем бомбтор уул уурхай бүтээгдэхүүн зөөх гэдэг юм уу? Алтны уурхай ажиллуулах гэдэг тухай ойлголт огт байхгүй гэдгийг хариуцлаа. Өмнө нь одоо нэг тодорхой одоо 9 сарын хугацаанд нээгээд амьтдад нь нөлөөлсөн гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо ингээд нээхээр тэр дархан цаацт газрын амьтад ховор амьтдад нөлөөлөхгүй гэх баталгаа нэг байна. Баталгааг нь бидэнд хэлээд шүү дээ. Дархан цаацтай газар чи өөр ингээд аймгийн хэмжээтэй газар нутаг тийм үү. А тэрэн дотор байгаа баян бүрдүүд буюу ус цэгүүд чинь цөөхөн байхгүй юу? Нөгөө хүмүүс. Тэр ус цэгүүдээр зам байхгүй учраас дураараа явж машин хэрэгтэй бодулж исэн биз дээ. Одоо бол тэгж явуулахгүй. Шууд зам тавина. Нэг алдсан алдагаа явахгүй. Тэгээ зам тавихдаа дахиад ус цэгээд ярихгүй. Тусгай хамгаалалттай газар руугаа оролгүйгээр хилээр нь зам тавья гэж байгаа. Тэгэхээр бид бас юмыг тухайн үндэстэй бас ирээдүгөө харж болох шаардлага үүсэж байна. За би энэ дээр нэг юм хэлье. Байгаль орчныхонтой зориулаад би нэг юм хэлмээр байна. За тэр өр ургамал тэнтэй ургадаг үүслийн жилийн нэмэгдүүлэх гэсэн. А тэрийг хийхин тулд бид нар тэр хавьдаа эдийн засгийн чадвартай болгоё. Тийм ээ? Тэгжээж энэ байгаль хамгаалах гэдэг менежмент үнэхээр байгалаа хамгаална. А ингэж хамгаалж чадахгүй бол энэ өөрчлөлт чинь явсаар байгаад бид нар хамгаалж байгаа нэртэй хүн очиулахгүй байсаар байгаад нүдэн дээр устгах юм биш. Тэгэхээр бид нар бол байгаль хамгаалагч нартайгаа, байгаль орчны салбартайгаа засгийн газарч бай, бомбын зэрэг төмснөрөө ямар нэгэн байдлаар сөрөөцөж зүйл байхгүй шүү. Харин тэнд хууль бусаар явж байгаа энэ дөрвөн би хэллээ. Энэжигийн үйл ажиллагаа явуулж байгаа нөхдөдтэй хатуу тэмцэнэ. Тагнуулын ерөнхий газарт энэ материалуудыг өгж байгаа. Үнэхээр энэ хууль бусаар янз янзын үйл ажиллагаа явуулж байгаа нөхдүүд хэн байна? Тийм ээ? Энийг бид тодорхойлж ажиллаж байна. Та сая ярьж штэ одоо хангаан наран систем бомбыг нээх юм бол хангаан бүсийн ерөн тэр хавийн аймгийн иргэдийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бас экспорт нь гарах хэрэгэлт нь нэмэгдэнэ гэд. Манайх ч одоо бомбдгүйгээс болоод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспорт нь гарч чадахгүй байгаа юм биш штэ. Хятадын талын тариф өндөр, татвар өндөр байдаг. Тэгэхээр бомб нээх асуудлаас илүү экспортоор нэмэгдүүлэх гэвэл тариф худалдааны татврынхаа асуудлыг л ярилцах хэрэгтэй юм шүү. Үгүй, манайх тэр ялангуяа махсун дээр мах одоо юун дээр бол тариф тавьсан юм байхгүй шүү дээ. Яг малын гаралтай бүтээгдэхүүн дээр. Гол нь манайх бараг 50% орчим юм. Манайх гол нь эрүүл ахуйн шаардлага биелүүлждэг. Гэхдээ энэ дандаа юм байна гэсэн үг биш байхгүй. Энийг биелүүлэх болно. Тэр үдэ аж ахуйн бүгд ажиллаж байгаа. А тэгээ болцсон үед нь хилээр нэвтрэхэд нь бид нар бомбыг нээдсэн байх хэвчээс би хэлсэн шүү дээ. Бомб бол гүүр байхгүй. А тэр гүүрээ бариагүй хийж энд бид нар ингээ сайжруулчаа. За сайжруулчлаа одоо гаргая гэх юм бол гүүр байхгүй дахиад хэдэн жил болох уу. Тийм учраас энэ гүүрээ барьчих. Дараа нь тэр явах асуудал дараагийн асуудал байхгүй юу? За ойлголоо. За та сая 2024 оны улсын хурлын сонгуулиар ямар компаниудаас хэдэн төгрөгийн хандив авсан бэ? За би сонгуул Монгол улс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сонгуулийн одоо хуулийн дагуу ямар нэгэн ашиг сонирхолт автахгүй энэ хязгаар энэ хуулийн заасан юмны дагуу бол хандив үйл ажиллагааг босгож саяны сонгуульд оролцсон. За энэ дотор бол одоо 20-од компаниас хандив авсан. Нийтдээ бараг 800 сая ч байна уу. Би одоо тодорхой тоог санахгүй авилтаа тэмцэх газрын нөгөө сонгуулийн ерөнхий орооны тайлан дотор ил байж байгаа. Өөрөөр хэлбэл би энийг нуух надад шаардлага байхгүй. Өөрөөр MCS-тэй ямар нэгэн холбоогүй учраас одоо ашиг сонирхлын зөрчил байхгүй учраас хуулийн хүрээнд нь хуулийн дагуу хандив аваад сонгуульд орсон. MCS компаниас хэдэн төгрөгийн хандив авсан? За MCS гэдэг нэг компаниас аваагүй. MCS-ийн хамаарал бүхий компаниас хандивд авсан. За энэ дээр бол 3 компаниас авсан хандив байгаа бах тийм ээ. Энийг бол нуух юугүйгээр хэрвээ нууж исэн бол нэгдүгээр дийл авахгүй. Тийм үү? Харин хуулийн дагуу ингэж авсан яригдж байгаа. Энэ дээр бол би одоо маш нээлттэйгээр хэлэхэд Монгол улсад мөрдөгдөж байгаа. Энэ зөвхөн Монгол улсч байдаг бүх дэлхийд за энэ эндээс хандив авсан юм байна. Та энийг
ил одоо нөгөө тайлагнараа гэсэн тэр хуулийн дагуу тайлагнасан гэж ойлгож байна. Сонгуулийн зардал өнөөдөр Монгол улсад явж байгаагаар хандвар босч явдаг. Өөрөөсөө гарахыг хоригддаг. Гэхдээ миний хувьд бол яг нэг үгэлхэд бүх зардлаа хандвар босгосон. Яг уу хандив авахыг нь буруутгаагүй нээлттэй мэдээлэл. Гэхдээ яг нэг компанийн хамаарал бүхий компаниас их хэмжээний одоо хандив авах нь гишүүд нь өөр дараа нь эргээд одоо тэр компани эрх ашигыг хамгаалах вэ гэсэн олон нийтийн хардлага байгаад байгаа. За танай засгийн газар жишээ нь стратегийн ордуудын ухаан удаг нарийн сухад цагаан сувраг зэрэг стратегийн ордуудын 34-өөс 51%-ийг төр давнаа гэсэн энэ ажлыг эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр хандив авсан одоо жишээлбэл MCS Group-ээс хандив авсан гишүүд ухаан удгийн 34%-ийг төр давж чадах уу гэдэг асуудал явагдаад байгаа л да. Та тэр асуудлыг дэмжих үү? Энэ бол Монгол улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийг биелүүлэх тухай асуудал. Тэр таны яриад байгаа засгийн газар тогтоосон ажлын сэдвэр би байгаа. Тэгэхээр энэ дээр MCS ч гэдэг юм аж ахуйн нэгжүүч эмзэглэх гэдэг юм уу нэг талцаад байлдаад гэдэг юм уу маргаад ах асуудал биш. Монгол улсын хуулиар стратегийн орд 2007 онд батлагдсан байгаа. 7 онд батлагдсан ордууд тийм үү? 34%. За зарим тохиолдолд 51%, 50% ч гэсэн одоо юунд өгөх ёстой шүү дээ. Төрд буюу нөгөө баялагын сангаа бүрдүүлэх гэдэг шүү дээ. Хийх ёстой. Харамсалтай нь ингээ эргээ харсан чинь зарим ордууд тухайн үед гаргасан шийдвэрүүд зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг тогтоох ёстой юм байна. Ягаад гэвэл энэ стратегийн орд байгаа мөртлөө тодорхой хувиа өгөөгүй байна л гэдэг асуулт. Тэгэхээр энийг хуулинд нь нийцүүлээ. Хуулинд нь нийцүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүдтэй хийх одоо хилцээрэй гэдэг юм уу тийм ээ. Эхлүүлээ. Ингийн тулд хэд хэдэн ордууд явсан. Ганцхан MCS-ийн ухаан ордыг яриад байгаа юм биш шүү дээ. Олон ордуудыг яриад. Олон ордууд. Төргөн нүрийн орд ч яриад. Тэгэхээр яг хүмүүст нь ганцхан сугалж авч яриад байгаа юм тийм. Ухаан ордын хилцээр ямар шатнд явж байгаа? Засгийн газараас бэлдээд энэ дээр одоо хилцээр хийх ёстой юм байна. Хуулийн дээр ийм одоо өөрөлдвөл алдаа дутагдал гарсан байхыг шалгах ёстой гэдгийг их хурл руу өргөн барьсан. Тэгэхээр их хурл дээр энэ асуудал шийдэгдэх ёстой. Засгийн газараас боловсруулаад их хурл руу өргөн барьсан гэсэн. За миний ойлгож байгаагаар бол одоо аж ахуйн нэгжүүд нь бол энэ дээр хилцээрээ хийгээд үнэхээр одоо хуулинд нь нийцүүлэх шаардлагатай бол хуулинд нийцүүлээд явахд болохгүй зүйл гэж ярьж байгаа юм шиг байна. Би бол тийм л мэдээлэлтэй байна. За ерөнхийдөө хандив өгч байгаа компаниуд хандив өгтөө буцаад тавих болцол байт юм уу? Байхгүй. Оронд нь Монгол улсад үйл мөнгө авчихсан биз дээ сонгуулиар. Үгүй яг энэ чинь оронд нь юу хийж өгөх вэ? Үгүй тэр аж ахуйн нэгжүүдэд төрийн хүндрэлгүй тийм үү? Аль болох төрийн хувийн хвшлийг хийж чадах юмыг төр нь хийхгүйгээр эрхийг нээж өгч явах нь бидний нийтлэг зорилт шүү дээ. Монгол улсад ихтэй тэргүүл одоо аятайхан одоо үйл ажиллагааны жигдрээд явж байгаа зөвхөн аж ахуйн нэгж байгаа. Тэгээ эдрээсээ бүгднгээс нь танд байсан. Тэгээ боломжоор бүгдээрээ өгсөн. Таны яриад байгаа шиг нэг ингэж бүгдийг багцаж авчираад нэг газараас гэдэг ойлголт байхгүй. Бүгд тусдаа аж ахуйн нэгжүүд байхгүй юу? Улсын бүртгэлд бүгд өөр тусдаа. Тэр Монгол улсын хуулинд аж ахуйн нэгжээс гэж бичсэн болохоос биш нэг эзэнтэй компаниас тэд мэд гэдэг ийм заалт байхгүй. Хамаарлаар нэг группээс хамааралтай байгаа шүү дээ MCS Group. Тийм заалт байхгүй байхгүй юу? Тийм заалт байсан бол хэлэх ёстой шүү дээ. Тэгээ ер нь Монгол их жижиг шүү дээ. Одоо биднийг хайшаа ингээд одоо нэг ийм бас туйшрал яваад байгаа өөрөөр хэлбэл. За чи энтэй ингээд нэг төрлийн бус байгууллага байгаа учраас чи ингээд ингээ хамаарал хүнийг хэлмэгдүүлэхийн тулд ингээд замбраагүй явуулаад байгаа шүү дээ. Энийг бас хэдүүлээ нэг засаг ийм заагтаа авч үзэхгүй бол одоо та бид нар ч гэсэн удаа яриа суух юм бол хамаатан боддог шүү дээ тийм ээ. Тэгээ тэрийг бас хамаатуулж хуулийн дээр бичээгүй энэ заалтаар бас ингэ шуугуулах нь бол нэг тийм зөв зүйл биш байх гэж бодож байна. Та харин өөр ямар компаниудаас авсан? Би одоо яг цаас харахгүй л хийж мэдэхгүй байна. 20 компани байсан. За ерөөд асуулт дуусч байна. Сая замын үдийн бомтыг 24 цаг байснаа яагаад боловч юу? За та анзаарсан бол 24 цагийг бол 2 удаагийн туршилт нь 2 удаагийн туршилт. Өөрөөр хэлбэл хятадын талтайгаа бид нар 2 талын бомтын горим бомт нэх асуудлыг бол дандаа нөгөө талтайгаа Оросын талтай бол Оросын талтайгаа хятадын талтай бол хятадын талтай тохиролцож зөвшөөрж хийдэг. За хятад улсын хувьд нийтдээ яг манайхтай адилхан хуурай бомт 180 орчим байдаг. Их газрын бомт гэх юм уу? Далайн биш, агарын биш бомт. 180 орчим бомтоос манайх хятадтай ингээд 17 бомтоор одоогийн байдлаар хэлэлж байгаа тийм ээ. За энэ дотор хятадын 180 бомт дотор 24 цагийн горимтай ганцхан бомт байдаг. Оросын албантай хэлж байгаа манжурын ганцхан бомт. Тэр хятад дотроо өөрөө 24 цагийн горим бас тийм нийтлэг юм биш байхгүй юу? Тэгэхээр бид бас энэ бомтын сэргэлтийн өрөөнд Монгол Улсын ерөнхий сайдыг 23 онд хятад айлчлагт нь хятадын талдаа ярьж хагаад ер нь 2 дахь 24 цагийн ажиллагаатай бомтыг туршиж үзье. Танаа бүс ба зам санаачлага. За Монгол Улсын ерөнхийлөгчийн транзит Монгол санаачлага.
Оросын холбооны улсын Аз Европыг олбсон эдийн засгийн коридорын санаачлага. Дээр нь бас бид нар Алтан булгийн бомбтой, замун үдийн бомбтой одоо хүчин чадлын 4-6 дахин нэмжлээ. Тэгэхээр энийгээ бас энэ транзит худалдааг дэмжих үүднээс 24 цагаар ажиллах гэдэг саналыг тавиад хятадын тал тэрийг за тэгвэл туршдуудыг хийж үзье гэдэг. Бид нар 23 онд 14 хоногийн хугацаатай туршиж үзсэн өвөл дараа нь ачаалттай жил буюу 24 оны 4 сарын 1-ээс 10 сар нэгэн хүртэл 6 сарын хугацаанд туршиж үзсэн. За энэ туршилт дээр одоо судалгаанууд хийж байна. Өөрөөр хэлбэл ямар үр дүн гарсан бэ? Яг туршилтаар гол нь хятадын тал зөвшөөрөөгүй гэсэн үг зөвшөөрөөгүй биш ээ. Яг л хятадын тал дээр бомбыг 24 цаг болгоно гэдэг чинь тийм амархан юм биш байхгүй. Яг л тэн дээр чинь хил хяналтын байгууллага маш олон хүмүүс ажиллаж штэ. Дээр нь тэн дээр ажиллаж логистикийн төвчгсөн ямар ачааллыг тэр бомбоор авах уу гэдэг бүгдээрээ шийддэг. Тэгэхээр энэ судалгаануудаа үндэслэж бид нар 24 болох цаашдаа сунх хэсгээ шийднэ. Одоогийн байдлаар бол хятадын тал энэ дээр за ачаалал шөнийн цагаар харьцангуй бага үсээд байна гэдэг юм ярьж байгаа. А хэрвээ их үсээд байна гэдэг хэрвээ тохирох юм бол хятадын тал тэнд ажиллаж байгаа галийн байгууллагын албан тушаал албант оронтой хэлийн байгууллагын оронтойгоо 3 дахин нэмнэ. Өөрөөр хэлбэл төсвөө хилцэн гэсэн. Тэгж оруулж 24 болно гэсэн. А бид бол энийг чадлаараа шахаж байгаа. Яг бол бид улсын их хурал дээр төсөв дээр энийг шийдсэн байхгүй. А бидний талаас бид нар гэрээ талаараа хийцэн шүү. Одоо хятадын тал хийчүүл энэ бомбтоор явах урсгал эрс нэмэгдэх нэ, ашигтай болох нэ гэдэг ямиг хятадын талтаа хилцэж байгаа гэж ойлгож байна. А тэрнээс ч одоо юу гэдгийг болцсон гэдэг юм уу? Зогссон гэсэн үг биш. А бид бол одоо энэ ингээд энэ онд явах энэ одоо замын үдээр их худалдааг дэмжихийн тулд за 24 биш юм ахэд ядаж 24 одоо хилцэж явах хугацаанд ажил цагийн сунгая. Тэгтээ ачаалаасаа харж байгаа гэсэн үг шүү дээ. Замууд явж байгаа ачаал самаар ажил цагийн сунга гэдэг энэ зүйлийг бас давхар ярьж байгаа. Тэгэхээр энэ 24 цагийн асуудал зогссон гэдэг юм гацсан асуудал байхгүй гэдэг бас зөвөр ойлгоорой. Хятадын талын процесс, хятадын талын шийдвэрүүд бол маш олон шат дамжиж гаргадаг. Өөрөөр хэлбэл хятадын тал ганцхан манахтай бомбоор харилцаад байгаа юм биш. Үндсэндээ 14 улстай 180 бомбоор ажилладаг учраас тэр болгон дээрээ бүх дүрм журам стандартаар барьдаг юм. Бид бол бас энийг бас тухайн бомб төсвөрөөр тусгаалan авч хэлцчээ гэдэг ийм одоо саналыг бол хятадын талдаа байнга тавьдаг. Яг бол бомб төр өөрөөр аймагт байдаг, өөрөөр бүс нутагт явдаг. Бомб төрөөр өөрөөр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаа явуулдаг учраас онцлогтой юм биш шүү. Тэгээд энэ технологи хөгжснөөс болоод бомб болгон гарцсан хүртэл өөр байх нь шүү. Зарим бомб төр жолоочгүй тээврийн хэрэгсэл явж байна. Зарим бомб төр төмөр зам явж байна, автозам явж байна, тийм ээ. Энэ болгондоо тохирсон дүрм журмаа шинжилгээ гэдэг юм бас хятадын тал тавиад жил болгон хийх уулзалтуудаа хийгээ явж байгаа. Одоо 5 сард хятадын бомбын үндэсний одоо улсын захиргаанаас бүрэн бүрэлдэхүүнээр ирж манай талдаа энэ 24 цагийн асуудал бусад одоо бомб нээх тухай хаах тухай асуудлуудыг бол хилцнэ гэсэн. Тэгэхээр энэ хоёр талын одоо энэ төрийн ажил бол хэвээ явж байгаа. Тэгвэл энэ одоо нэг удаа ингээд нэг улсаас хамаарат шийддэг асуудал биш гэдгийг манайх ихсэн ойлгосон. За баярлалаа. Цаг гаргаж бидэнтэй манай нэвтрүүлэгт ярилцсан баярлалаа. Тэгээд энэ амлалтаа заавал хэрэгжүүлээрэй. Хэрэгжүүлнэ. Нэвтрүүлгээд дуусгая да. За баярлалаа. За баярлалаа.